Амар бинди амгалан сайн байна уу? Буурал түүхийн өлгий дундговын удамдал тэнгэр газар хоёрын завсар нам гүмхэн орших нэгэн нутаг бий. Энд өглөөний нар нь арай өрөөр мандаж оройн салхи аргал хомоолын үнэртэй хамт хүний сэтгэлийг аниргүйхэн ариусгана. Эртнээс энэ нутаг тал нутгийн дэвчээр говийн жам ёсыг шингэн иржээ. Гол ус багтаач уудам нуруудаар баян өвс ногоон тижээлэг хиймэр дүүрнэ. Энэхүү нутаг бол Цэцэнхан аймгийн Боржгон Цэцэн вангийн гушуу Догшин 30 сумын их Догшин отог өнөөгийн Дундгов аймгийн Баян Жаргалан сум юм. Говийн бор хээрт адуу янцгааж адуучид уурга тулан мордож хомоол аргалаан асааж уурга залд суух тэр мөчид тэнгэр газар хүн адуу нэгэн амьсгалаар холбогдох мэт утаан тэнгэр суунаглаж говьнутгийн хиймэр дуудана. Өнөөдөр Дундгов аймгийн бүсийн аврах шалруулах адуучин тэмцээн энд болж аймгийн зүүн бүсийн сумдын адуучид эрч хүч ур чадлаа сөрн өрсөлдөж байна. Тэмцээн уралдааныг дэмжин ажилласан Дундгов аймгийн Баян Жаргалан сумын засаг дарга оюуны Ууганбаатар, Дундгов аймгийн адуучдын холбоон дэргүүн Од гэрлийн Цолмон мөн адуун сүрэг оруулж дэмжлэг үзүүлсэн Адаацэг сумын алдар туяаж Шагдар сүрэнгийн Цэрэндэрж Сайн цагаан сумын Буян догтгийн Инг тайван нартаа баярсан талархснаа илэрхийлье. Салхин хүнийг чангалж шүн бодолд оруулж өглөө нурам мөгдөг ийм л говийн өвөрт Тэнгэрийн хаяанд Баян Жаргалан сум орчиж өнөөдөрч адуучин хүний ухаан Монгол хүний хиймрийг хадгалсаар байна. Адуучин залуусаа бүхнийхээ энэ өдрийн хангамаар хатан мэндийг айлтгаан мэдчихье. Дундгов аймгийн зүүн бүсийн аврах шалгаруулах адуучин тэмцээн эхлэхэд бэлэн болсон байна. Тэмцээний эхлэж өгөх мэн Баян Жаргалан сумын засаг дарга ноён оюуны Ууганбаатар таныг хүндэтгэн орон занья. Зяасан байцгаана уу? Сайхан үзгэж өнөө та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргье. Тэгээд 2025 он маань Баян Жаргалан сумын хувьд түүхт 100 жилээ болон тэмдэглэгдэн өнгөрсөн байгаа. Тэгээд 26 оны маань эхлэл энэ сайхан хямртай адуучдын энэ тэмцээнээр ингээд эхэлж байгаад туйлын их баяртай байна. Тэгээд Монголын адуучдын холбоо болон Дундгов аймгийн адуучдын холбоо Дундгов аймгийн Баян Жаргалан сумын Сэдрийн тамгын газар хамтран Дундгов аймгийн зүүн бүсийн аврах шалгаруулах адуучин тэмцээний өдөр зохион байгуулад ингэ байж байна. Тэгээд энэхүү тэмцээн маань албан ёсоор нээснийг мэдэгдэе. Тэгээд адуучид та бүхэндээ амжилтыг хүсье өрөөё. Өнөөдөр энд хорон цугласан нийт адуучид иргэд та бүхэн минь сайхан үйлчлэгэж байна уу. За Дундгов аймгийн адуучдын холбоо өнгөрсөн 7 дугаар сард зохион байгуулагдаад холбооны тэргүүнээр миний бие сонгогдоод Дундгов аймгийн адуучдын аймгийн аврах шалгаруулах тэмцээнийг өнгөрсөн одоо аймгийн баяр наадмын угтал болгон зохион байгуулсан байгаа. За өнгөрсөн одоо жил бас зохион байгуулагдаж хамжаагүй байсан бүсийн тэмцээнүүдээ бас энэ жил зохион байгуулахаар төлөвлөд өнөөдөр энэ Баян Жаргалан сумынхаа сайхан баян өшөөний энэ сайхан дэнж дээр зохион байгуулах одоо бүрэн одоо боломжоор олгож өгсөн Баян Жаргалан сумын засаг дарга Ууганбаатартай болон Баян Жаргалан сумынхаа нийт иргэдтэй гүн талархал илэрхийлж байгааг минь хүлээн авна уу. За мөн одоо адуучдынхаа өв соёлыг түгээн дэлгэрүүлэх адуучдынхаа одоо бас энэхүү одоо арга хэмжээнүүдийг зохион байгуулахад мөн одоо үргэлж одоо тусалж дэмжиж байдаг одоо аймгийн засаг даргын мэдлэгийг бас та бүхэнд хүргэж байгааг минь хүлээн авна уу. За адуугүйгээр монгол хүнийг бид төсөөлхийн аргагүй. Одоо морин дээрээс манай монголчууд бол дэлхийн талыг эзэлж байсан одоо ийм түүхтэй улс. Тийм учраас монгол адуу
Монгол морь бол Монгол хүнтэй бол салшиг холбоотой. Тийм учраас та бүхэн маань Монгол морин дээрээс Монголын одоо энэ сайхан адуун сүргэн адгуулан бэлчээрлэж адуун сүргэн түн бумаар гэж өсгөж байхын сайхан үлзийтэй өрөөлийг өргөн дэвшүүлье. Тэг өнөөдрийнх нь тэмцээн уралдаанд нь өндөр амжилтыг хүсье. Сайхан ёс жуудагтай сайхан оролцогийг бас та бүхнээс уриалж байна шүү. Тийм учраас та бүхэн өнөөдрийнх нь тэмцээнд мөн одоо ахин амжилтыг хүсэж одоо Дундгой аймгийн зүүн бүсийн авраг адуучин өнөөдөр ингээд тодорноо. Ингээд та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа. За энэхүү дуу үрийн үлгийн нутаг Дундгой аймгийн зүүн бүсийн аврах шалруулах хадуучин тэмцээний тэмцээн маань эхлэхэд бэлэн болжээ. За нэгийг суулсан Дундгой аймгийн Дэрэн сум шилдэг хадуучин залуус гарч ирж байна. Зүүн гар талаас за 2011 онд аймгийн аврагта 3 дугаар байр шалгарч байсан Эрдэнэ Баяр сүрэн аймгийн авраг хадуучин Мөнх хоёрын Базар аригчаа, Гамболдын Мегмар жав, Дамбэрэнцэнгийн Хонгорбаатар, Ням сүрэнгийн Дамдин Базар нарагч ижээ. За ингээд Дундгой аймгийн хадуучдын холбоо аймгийн бүсүүдэд зохион байгуулж, аймгийн аварга зохион байгуулж, за сумдууд нь сумын салбар албагаа байгуул, сумын аварга зохион байгуулад эхэлсэн. За Дундгой аймгийн хадуучин залуучууд жоохон гоцроод байсан. Одоо ингээд хойноос нөхөгдөөл аймгийн бүс аймгийн аварга зохион байгуулад эхэлж байна. За Эрдэнэ Баяр сүрэн за хүрэн мөртөө явсан морины зөв тал тонгоох нь за шүүрэ алдаж байгаа маань морины явдал жоохон суларсан. Уурал шүүрэн дээр нойлчж байна.
За мөртөө шургуундар нь зөв талаас шургуулах нь олон морь гарч ирсэн. Үзүрэн гэдэг шургуулсан алдаж байна. Цагаан болдын мегмар жав. За шүүрэ авсан уурга шүүрэхтэй алдаж байна. За 3 минутаа мөртөө шургуулж байна. 4 минут гарч ирсэн. Завуургын морьч дагцсан мэргээд уургалсан боловч алдаж байна. За аймгийн аврагад дуучин мөнх ирийн мозрогчаа. За шүүрээд морины явдлаас засаад уурга шүүрч байна. За сумын аврагтаа дөрүүлж исэн, аймгийн аврагтаа төрүүлсэн, аймгийн бүстэй ч бас төрүүлж исэн баг шүү. За мөртөө шургуунаар 4 морийг гаргаж ирсэн бидэртээ хангар цагыг байран дээр нэргүүлээл. Бүхэл 9 он авч байна. За ер нь ингэж л одоо нарийн нандин шургуулдаг сайн адуучин залуу. За ямар ч хэлсэн 2 төрөлдөө оролцоод 18 оноотой болж байна. Явган шургуун дээр уургалах юм бол 27 оноотой болоод асархандаа. Хонгор барт явжээ. За шүүрэ алдаж байгаа юм байна. Борны явдлаас уурга шүүрсэн. За 3 оноотой мөртөө шургуулж байна. За олон морийг гаргаж өгсөө. За анхааралтай хэрэгтэй. За бор оддог хушуулдаж алдаад тэмцээнэ өндөрлөж байна. За нэмсрэнгийн дамдын базар. За шүүрэ шүүрсэн. За морины явдал жоохон саарсан. Морины явдлаас засаад уурга шүүрсэн. За 6 оноотой мөртөө шургуулж байна. Үзүүрэн гэдэг шургуулсан. За морийг суулгана. За ямар ч мөртөө шургуун дээр дүүрэн 9 оноогоо авч байна. Уурга шүүрэн дээрээ 6 оноотой нийлбэр оноо 15 оноотой олж байна. За аюулгүй шургуун дээр шургуулах юм бол 24 оноотой болж тасархандаа. За тооцоол алдчихлаа. За дэрэн сумын сүүлийн адуучин отхон бимб. За шүүрэ шүүрж байгаа юм байна. Морины явдлаас зассан уурга шүүрэхтэй шүүрэ алдаж байгаа юм уу да. 3 оноотой олж байна. За би дүүхэн удаа шүүрүүл харж байна да. Уургыг бол яг л харсан зэгтээ шүүрсэн. За мөртөө шургуун дээр 4 морийг гаргаж ирсэн зөв талаасаа шургуулсан уургалаад авчээ. За 9 оноо аваад 12 оноотой олж байна. За уургын морь хөдлөгөө шургуулж байна. За одоо 9 оноо бол 21 оноотой болно. 4 минут гарсан. За үзүүрийн хонгор оддог байран дээр нэргүүлээд бүхэл 9 оноо аваад 21 оноотой болж байна. За одоогийн байдлаар хамгийн өндөр оноотой болж тасарч байна. За сартай адууны сарын наранд саргүй адууны магнаг харна гэдэг чинь бас адуучин үний авхаалцсан ба. Дараагийн сум болох 3 сайхан сумын адуучин залуус гарч ирж байна. За 3 сайхан сумаас Дэрсний ус багийн адуучин Лувсан дөржийн Мандах баяр, Чулуут багийн адуучин Мөнх төмний Намсрай, Чулуут багийн адуучин Давг дөржийн Гандул, Чулуут багийн адуучин Гүн цамбуугийн Төдүү давг, Элгэн багийн адуучин Бархсын Сугар дөрж наргаж иржээ. За 3 сайхан сумын ихний адуучин Лувсан дөржийн Мандах баяр. За шүүрээд авсан морийг уйдад хөдлөгсөн. За морины явдлаа чангалсан уурга урдаа шүүрчиж байна. За 6 оноотой морьтой шургуулж байна. Ганц морийг гаргаж өгсөө алдчихж байна. За явган дээр алдах юм бол тэмцээнэ өндөрлөн. За бар оддог байран дээр нэргүүлээд бүхэл 9 оноо аваад 15 оноотой олж байна. За би дүүхэн удаа шүүрүүл харж байна да. За адуучин өөртөө тооцоолно. За яа гарахгүй сайн мэдрэмжтэй залуу байна. За мөнх төмөнгийн Намсрай гарч ирж байна. Хээр морьтой. За шүүрэ алдаж байгаа юм байна. Морь одоо нилээ ханарсаа. За морины явдлаас засаад уурга шүүрч байна. За 2 морь гарч ирж байна. Бугуулдах юм байна. За бугуулдсан. За 2 гарын даймар сайтай. Сайн залуу базж байна да. За 21 адууг нь гიშгэдлэхгүй татж байна. За адууга унгаагаад 2 6 оноо нийлбэр оноо 9 оноотой олж байна. За явган дээр шургуулах юм бол 18 оноотой болохоор байна. За бас л шуутай залуу юм а. 2 аддаг бугуулдаал. Бугуулалдаж байна. За яран бугуулдыг гэрэн сайхан эзэмссэн юм байна. Садарган адуучин Давг дөржийн Гандул сартай хар бартаа явсан. За шүүрэ алдаж байгаа юм байна. Замрны явдлаас сад уурга шүүргсэн боловч бас л алдажээ. Замртай шүргэн дээр нь 3 мөрийг гаргаж өгсөн. Дутаж байна. Гүн цамбуугийн Төдүү давг. За шүүрэ алдаж байгаа юм байна. Замар нийлээ ханарсаа. Морины явдал зассан. Уурган дээр ирээд уурга шүүрч байна.
За бид бүхэн удаан ширүүнд харж байна да. За мөртөө ширүүндэр нь 2 мөрийг гаргаж өгч байгаа юм байна. Загараар нь гарсан. Заараач уургалсан боловч алдаж байна. За баргасын сугар дөрж гарч иржээ. За морь нилээн ханараад байна да. За дашуур дээрээ морь ханарсан. Замарны явдлаа чангалсан. Уурган дээрээ бас л холоор өнгөрлөө. За дуучин өөрийн уургын морь сайн мэлдэх ёстой. За мөртөө ширүүндэр бас уургалсан. Дагаа явчих байна. За дараагийн сум болох дэлгэр зөвхт сумын хилдэг 5 адуучин залуус гарч ирж байна. За дэлгэр зөвхт сумын харьяат Баян булаг багийн адуучин Баасангийн гүнчин иш. За Баян булаг багийн адуучин сумын аврагтаа 3 дугаар байр шалгарч хийсэн Эрдэнэ үлгийн гүрүү нэм. Захирд багийн адуучин Таш цэрэнгийн дорж бүрүү. Захирд багийн адуучин Дэмбэр лимбогийн цэрэн дорж. Баян булаг багийн адуучин Жамбал доржин сугар аргачаа наргаж иржээ. За жил болгон аймгийн 2 бүс зохион байгуулагдана. За цол зэрэг оноо баалан дардаг албан ёсны тэмцээн уралдаан болж байгаа. Баян булаг багийн адуучин Баасангийн гүнчин иш бор мөртөө явсан. За дашуураа алдаж байгаа юм байна. Уурга шүүргсэн боловч уурган дээрээс дутж байна. Мөртөө шүрүүн дээр нь 2 мөрийг гаргаж өгсөн. Алдаж байна. За Эрдэнэ үлгийн гүрүү нэм гарч ирж байна. За сумын аврагтаа 3 дугаар байр шалгарч ирсэн адуучин алаг мөртөө дашуур ургаа шүүрж байгаа юм байна. За дашуураа шүүрээд уургаа шүүрч байна. 6 оноотой болсон да. Мөртөө шүргүүлэн. За мөртөө шүргүүн дээр зөв талаасаа шүргүүлэх бололтой. За мөртөө шүргүүн дээр нь 3 мөрийг гаргаж өгсөн. За бид нарт хонгор азрыг байран дээр нэргүүлээл. За бүхэл 9 оноо авчиж байна. За бид бүхэн удаа шүрүүл харж байна. За үнэхээр гоё уургалжээ. 15 оноотой болсон. Төдөрж азар гаргалаа явган шүргүүдээр азар гаргаж байна. Тооцоололтлаа. За 24 оноотой болох боломж байсан. Таш цэрэнгийн дорж бүрүү. За дашуур дээр дуцаж байгаа маань морины явдлаа жангалсан. Уурган дээр ирээд уургаж өөрч байна. За 3 оноотой боллоо. За мөртөө шүрүүн дээр 2 мөрийг гаргаж өгсөн. Уургалсан. За өөрөөс унчлаа шүү. Оноо нь багсаад 6 оноотой болж байна. За 9 оноотой явган шүргүүлж байна. За 10 адуу гарсан. Уургалсан да. Адуу унчиж байна. За осол сайн залуу байна. 3 дөрөлдөө жигдхэн оролцож байна. За Дэмбэр лимбогийн цэрэн дорж хүрмөртөө явсан. За дашуур алдаж байгаа маань. За уурган дээр ирээд тонгосонгүй. 2 мөр гаргаж өгсөн. Дутаж байна. Дэлгэр зөвхт сумын сүүлийн адуучин Жамбал доржин сугар аргачаа. За дашуураа шүүрж байгаа маань мөрний явдлаа зассан. Уурган мөр уурган дээр гараад. За тонгоож болсонгүй. За 3 оноотой мөртөө шүргүүлж 2 мөр гаргаж өгсөн. Байран дээр нэргүүлээд. За өөрөө унчлаа шүү. За нийлбэр оноо 9 оноотой болж байна. За удаа шүрүүл тарья. 2 адуу чир сайханж гарсан. Урд дуран чир ойрхон гарлаа. Сартаа хүрэн авдаг байран дээр нэргүүлээл. Сарын харж байна. Явган шүрүүн дээр нь 2 мөрийг гаргаж өгсөн. Үзүүрийн бараадаг уургалсан. За эхлээд хушуудаж буцаж дэвэд адуугаас сосож байна. За дараагийн сум болох Адуун зүг буюу Адаа цэг сумын шилдэг адуучин залуучууд гарч ирж байна. За өнөөдрийн тэмцээн уралдаанд Адаа цэг сумын адуучин залуучууд адуун зүрг оруулж дэмжлэг үзүүлсэн. За мөн дээрээс нь сайн цагаан сумын энх төвшин бас адуун зүрг оруулсан шүү дээ. Адаа цэг сумын яриад сумын хөшөө авраг адуучин Нямгэрлийн Батэрдэн, сумын авраг адуучин Ган хүрлийн Лавгсүрэн, за аймгийн начин Шагдар сүрэнгийн Цэрэнбат, Отхон даваа, Шагдар сүрэнгийн Цэрэн дорж, Батхүү, сайн цагаан сумын яриад энх 50 наргаж иж байна. Баян жаргалан суманд отгоор явж байгаа залуучууд өнөөдөр аймгийн бүстэй адуугаа оруулж дэмжлэг үзүүлж байна. За эхний адуучин Нямгэрлийн Батэрдэн гарч ирж байна. За сумын хөшөө авраг адуучин залуу алаг мөртөө гарч иржээ. Дашуураа шүүрээд уургаа шүүрч байна. За морины гიშгэд тал алдахгүй ууруу дашуурн дээрээ дүүрэн 9 оноо авч байна. За буугуудыг сайн эзэмссэн төрсөн нутаг бол Улс аймгийн дэс сум. За аюун дээр нь 2 мөрийг гаргаж өгсөн. За буугуудаа ирчилсэн. За буугуулсан. За хайрнуудаас л сайхан буугуулдаг залуучуудын нэг. За Монголын хамгийн их оролцсон 500 адуучин тэмцээнд шилдэг хор шалгарсан сайн адуучин залуу. За ямар ч тач явган шүргэн дээр дүүрэн 9 оноо аваад
нийлбэр оноо 18 оноо тоолж байгаа юм байна. За сумын аврагт дуучин ган гүрлийн лав өсөрн. За 2025 оныхоо сумын аврагт төрүүлсэн залуудаа. За дэшүүр урган дээр 2-2-6 оноо тоолж байна 3 шүүгчийн. За мөртөө шүргэн дээр 4 мөрийг гаргаж өгсөн зөв талаас аваргалсан үзүүрийн барааддаг шургуулаа. За 3 онооны талбай өнгөрөөд 2 дээр зогсоосон байна. Явган шүргэн дээр нь 2 цагаан мөр гарч иржээ. За юун дээр дүүрэн ургалаад нийлбэр оноо 21 оноотой олж байна. За Монголын үндэсний олон нийтийн хараадууд хэлэлцэн Алтан төлөвийн эзэн аймгийн сайн малчин аймгийн начин Шагдар сүрэнгийн Цэрэнбат гарч ирж байна. За өнөөдрийн тэмцээн уралдааны садуун сүрэг оруулж дэмжлэг үзүүлж байгаа залуу. За дэшүүрээ шүүрээд уургаа шүүрээд авсан. За нүүдэлчин фестивалд хүрэл медаль хүртсэн дуучин залуу. За мөртөө дээр үзүүрийн гадаг байран дээр нэргүүлээл. Бүхэл 9 оноо авч байна. За бид хүн удаа шургуул харж байна да. За олон гадуу гарсан үзүүрийн гадаг сайхан шургуулаа. За 2 гарын тамир сайтай. Сайн залууд за хээгүү Монгол залуу гэдээ манайхан хэлээд байгаа. За тэмцээн уралдаанд ороод үзсэн, дов үтсэн дуучин залуу. Явган дээр бас ургалаа. Бүхэл 9 оноо аваад 27 оноотой болоод тасарч байна. За отхон даваа гарч ижээ хонгор барьтай. За дэшүүрээ алдаж байгаа байна. Морины явдлаа засаад уургаа шүүргсэн боловч бас алдаж байна. За мөртөө шүргэн дээр нь 3 мөрийг гаргаж өгсөн. За өөрөө зангацснуудаа алдаж байна. За Шагдар сүрэнгийн цэрэн дөрж хөрөн алдсан барьтай явсан. За дэшүүрээ шүүрээд дашууртайгаар уургаа шүүрчээ. За мөртөө шүргэн дээр нь 3 мөрийг гаргаж өгсөн. Уургын бараг 2-3 гიშгүүлээл. Бормыг уургалж байна. 18 оноотой явган шургуулж байна. За бидэртээ хонгор азрыг асал уургалж яадаг шүү. За асал 27 оноотой болоод тасарч байна да. За би түүхэн удаа шургуул тарж байна. Явган шургуун дээр сайхан уургаллаа. За дараагийн дуучин Баатрин Батхүү гарч иржээ хар барьтай. За дэшүүрээ шүүрч байгаа юм байна. Морины явдлаа зассан уургаа зүр дүрхэн шүүрээд 6 оноотой болж байна. За мөртөө шүргэнээр хонгор мөрийг гаргаж өгсөн. Уургалсан. Заавал Монгол улсын алдар туяач Дүүрэмгийн Баатар гэж 1999 онд завлстаа адуугаараа 2-т орж ирсэн. Сайхан хүн байсан. За сайн адууч аав ихүү. Сайн л адуучин болж байгаа. За Батхүү өнөөдөр ингээд 21 оноотой болоод дэшээ гарч ирж байна. За адуун сүрэг оруулж байгаа сайн цагаан сумираад инг 50. За дэшүүрээ шүүргсэн боловч морь бухаад за олсонгүй. Нөлч байна. За адууч юм уургын морь сайн бэлтгэх ёстой. Олсонгүй. За 3 гадуу гарч ирсэн үзүүрийн гадуу шургуулад бүхэл 9 оноо авч байна. Уурга дэшүүрэн дээр нөлцсөн байгаа. Явган шүргэн дээр 2 мөрийг гаргаж өгсөн. Уурганы хувин дасарч голтой шүү. За дараагийн сум болох говьгтал сумын шилдэг адуучин залуучууд гарч ирж байна. За Мортовагийн адуучин Баттуулгын аз жаргал, Мортовагийн адуучин Баттуулгын баян жаргал, Хонгорбагийн адуучин Болдбаатрын Минжбат, Хонгорбагийн адуучин Пунцгдоржийн Доод улам, Ажирхабагийн адуучин Энх мандлын Тэмүүлэн наргаж ижээ. За Дундгой аймгийн адуучдын холбоог за Дундгой аймгийн засаг дарга мөнгөчлөм даргаас дэмжин ажилладаг аймгийн аврага жил болгоны 7 сарын ихээр аймгийн төвдөө зохион байгуулж хаар санал гарч за 2025 оноос хойш аймгийн аврага зохион байгуулж байна. За Говьгтал сумын Мортовагийн адуучин Баттуулгын аз жаргал ивжээ. Хонгор алдсан морьтой. За морьтой шүргэн дээр 3 мөрийг гаргаж өгсөн бороодог уургалсан боловч дутаж байна. За Баттуулгын баян жаргал. За хонгор морьтой явсан дашуураа алдаж байгаа мань морины явдлаа чангалсан уурган дээр ирээд уургаа бас алджээ. За морьтой шүргэн дээр нь 2 мөрийг гаргаж өгч байгаа юм байна. Уургалсан. За бүхэл 9 оноо аваад уурга шүүрэн дээр нөлцсөн байгаа. Арай лавхан ургаллаа да. За Хонгорбагийн адуучин Болдбаатрын Минжбат. За уургын морьчгийн чигээрээ сайхан явлаа. Уурга шүүрч байна. За 3 оноотой морьтой шургуулж байна. 4 мөр гарч ирсэн. Алдчихлаа. За Хонгорбагийн адуучин Пунцгдоржийн Доод улам алга морьтой явсан дашуураа алдаж байгаа мань морины явдлаа зассан уурга шүүрчээ.
За 3 минуттай мөртөө шургуулж байна. 3 адуу гарсан. Уургын марч ирнэ. Ган суух юм аа. Шар хэрмэрийг өдөө сайхан уургалсан. Уургын мөр сайхан суусан. За би дөхөн удаашруулт харж энэ да. Сайхан нарийн шавзаар нь уургалаа. Бүхэл 9 өнөөгөө авч байна. Явган ширгүүн дээр харин тооцоололдчих юм аа. Бас л оноо өндөр дэшээ гарч ирэх боломж байлаа. За говьгта сумын сүлийн адуучин энх мандлын тэмүүлэн уурга үзүр дүргэн шүүрчээ. За 6 өнөөтэй мөртөө ширгүүлэн алдаж байна. За аюун ширгүүн дээр нь 5 мэрийг гаргаж өгсөн. Өөрөө урагшаа сайхан гүгээд уургалсан. За үзүрийн адаг уургалаад адуу голоор нь ороод уурганы хувин тасарч байна. За бас л бадцж байна да. Уурга алдсангүй. За дараагийн сумын адуучин залуучууд гарч иж байна. За өндөр шил сумын адуучин залуучууд гарч ижээ. За сумын авраг адуучин Насанбатын гамбруу, Талын нарбагийн адуучин Баяр хүүгийн Наран хүү, Цогбагийн адуучин Төрмантхийн Өс хоёр. За сумын аврагтай 2 дугаар байр шалгарж байсан Талын нарбагийн адуучин Батагийн Балдан дорж. За аймгийн авраг шалгуулт адуучин тэмцээндээ хүрэл медаль үрдэж байсан Мөнхбатын Өс хоёр. Талын нарбагийн адуучин Мөнхбатны Дэмбэрлэн мөн нарахж иж байна. За Насанбатын гамбруу хол өрийн ширгүү тэмцээндээс их явдаг. За өндөр шил сумын бас шилдэг адуучин залуу. Ерөн ч одоо урт хуургаарч уургалдаг. Сайн адуучин да. За өнөөдөр анхны аймгийн бүстэй оролцож байна. Сумын авраг адуучин Насанбатын гамбруу саарлабртээ явжтай. За уургын марч хулгаад агч нэ. За шүүрэ шүүрээд морой гойдож хөдлөгөд уурга алдаж байгаа юм байна. За 3 өнөөтэй мөртөө шуруулагч байна. 2 мөрийг гаргаж өгсөн үзүрийн адуу шургуулаад бүхэл 9 өнөө аваад нийлбэр оноо 12 оноотой болж байна. За аюун ширгүүн дээр нь 2 мөрийг гаргаж өгсөн зөв талаасаа ургалж байгаа юм байна. Алдчих юм аа. Хөвшөлтж байна. За Баяр хүүгийн Наран хүү гарч иржээ. Талын нарбагийн адуучин. За шүүрэ шүүрээд уургын мөрөө гойдод хөдлөгсөн уургын мөрний хурдан жоохон сарчлаа. Уурга шүүрч байна. За 6 өнөөтэй мөртөө шургуулсан. За ганга уургалах юм аа. За би дөхөн удаашруулт харж энэ да. За адуу чүүний мэдрэмж гэдэг ч л одоо энийг л хэлэх байх та. Үнэхээр гоё уургалж байна. За аюун ширгүүн дээр ганц адуу гарсан. Алдахгүй байна. За ингээ Наран хүү 24 оноотой болоод дээшээ гарч иж байна. За Төрмантхийн Өс хоёр бор мөртөө явсан. Морины явдлаас ассан. Уурган дээр ирээд уурга алдаж байна. За мөртөө ширүүн дээр олон барыг гаргаж өгсөн. Бороодог хөвшүүлдэж алдаад тэмцээнэ өндөрлөө. За Батагийн Балдан дорж бор мөртөө явсан. За шүүрнэр тонгоосонгүй. За морины явдлаас ассан. Уурган дээр бас л болсонгүй. Нөлж байна. За мөртөө ширүүн дээр 3 барыг гаргаж өгж байгаа юм байна. Тооцоолол алдаж байна. За өндөр шил сумын адуучин Мөнхбатын Өс хоёр хээр мөртөө явсан. За шүүрэ шүүрч байгаа юм байна. За уурган дээр уурга шүүрчээ. За мөртөө дээр харин тооцоолол алдчих юм да. Сайхан уургалах боломж байсан. За аюун дээр алдаж болохгүй дээ. Сарттай хөрөн мөрийг хөвшүүлчих юм аа. За өндөр шил сумын сүлийн адуучин Мөнхбатны Дэмбэрлэн халдсан мөртөө явсан. За шүүрэ шүүрээд нөгөө гартаа сэлгээд за хоёр талаас сэлэхэнд уурган дээр жоохон дутчих юм аа. За 3 өнөөтэй мөртөө шургуулж байна. За 4 мөр гарсан. Алдчихж байна. За өнөөдөр тэмцээн уралдааныг нутаг дээрээ гардан зохион байгуулж байгаа Баян жаргалан сумын шилдэг 8 адуучин залуус гарч ирж байна. За Спорти мастер Пунцэг намжилын Энкотхон сумын авраг адуучин Гүрэнбадар Пунцэг намжилын Энг Тава Бүүвэватрын Дашхүү Зогтгөрлийн Алтан очир Урд насангийн Мөнгө дорж Баттөрийн Идэрбат Гомдоржийн Мөнгө талаа нар гарч иржээ. За өнгөрсөн жил аймгийн аврагт Гүрэнбадар өндөр оноотой гарч ирээд Эмнэг хангал дээрээс унаад 6 дугаар байр шалгарсан да. За өнөөдөр дутуугаа гүйцэж дундуура дүүргэндэ. За мэдээж бас нутаг дээрээ зохион байгуулж тэмцээн уралдаанд сайн оролцох хариуцлага хүлээсэн залуучууд. За Спорти мастер Пунцэг намжлын Энкотхон гарч иржээ. Барбартай уурга шүүрч байна. За 3 өнөөтэй мөртөө шуруулагч байна. 2 адуу гарсан. Сайхан жазрыг байран дээр нэргүүлээд таганга юм да. Бүхэл 9 өнөө авч байна. За уургийн хонгор барьч одоо сайн морьштай. Энэ жил 20 настай морь. За бараггүй шургуулаад бүхэл
9 оноо аваад нийлбэр оноо 12 оноотой болж байна. За аюулгүй шүргэн дээр нь бас л сайхан адуугарлаа. Бор одог байран дээр нэргүүлээд. За үндсэндээ 21 оноотой болоод дээшээ гарч ирж байна. За гангийн юм. Сайхан жургалж байна. Сайн жадууч юм да. За сумын авраг адуучин Гүрэнбатар. За халдсан мөртөө дэшүүр ургаа шүүрхэн. За уургын мар зог туссан дэшүүр алдаж байгаа маань. Уурган дээр ирээд бас ургаа алдчихлаа. За дэшүүр шүүрсэн юм байна. 3 оноотой болж байна. За мөртөө шүргэн дээр нь ганцаар гарсан халдсан мөрийг за байран дээр нэргүүлээд. За өөрийнхөө уургын хонгор мөртэй. За энэ жил 20 настай мордоо. Сайхан монгол мороо. Сайн жуургын мор. Саган цадуу гарсаа хойшоо нэг алхсан. Арай л тулчлаа да сая бол тооцоол алдаж байна. Занктава хүрмэртэй явсан. За дэшүүрээ алдаад уургаа шүүрч байна. За 3 оноотой мөртөө шургуулж байна. Зөв талаасаа уургалах нь. За үзүүрийн цагаан морийг уургалсан боловч алдаж байна. За бүү батрын дэшхүү. За уурган бараа явуулсан. За дэшүүрэн дээр нилээн дутсан морины явдлаа зассан. Уурган дээрээ уургаа бас алдчих юм аа. За мөртөө шүрэн дээр нь 3 морийг гаргаж өгч байгаа юм байна. 6 оноотой болж байна. Уурга шүрэн дээр оноо аваагүй байдаг чинь. За аюулгүй шүргэн дээр одоо хариуцлагатай уургалах хэвээр. Эхний адуучд маань 27 оноотой, 24 оноотой, 21 оноотой болоод асарчихсан. Тэгэхээр азрыг гаргаж өгсөн. Алдчихлаа. Зогтгөрлийн алтан өчр буур лэмэртэй явсан морины зөвдөл тонгоох нь дашуурн дээр тонгоохгүй явсараад уурга шүүрээд 3 оноотой болж байна. За мөртөө шүрэн дээр нь 6 морийг гаргаж өгсөн. Уурга мороо явуулсан боловч зөрчиж байна. За аварт насангийн мөнгө төрж сумын аврагтаа 3 дахь байр шалгарсан адуучин залуу. За халдсан мортой дашуураа шүүргсэн боловч уургын мор жоохон займчж явах чинь ээ. За уургыг өсөл шүүрүүлэхгүй байна. За ер нь тун чиг эвгүй байх чинь. За мортой шүрэн дээр нь 2 морийг гаргасан алдаж байна. За идрот дашуур ургаа шүүрэндээ. Дашуура бас л уурга шүүрэхдээ уургын мор заамчаад байна. За мортой шүрэн дээр нь 2 морийг гаргаж өгч байгаа юм байна. Алдаж байна. За баян жирлэн сумын сүүлийн адуучин Гомбод оржийн мөнх талай. За сумын аврагтаа 2 дугаар байр шалгарсан адуучин залуу. Уургын морны явдал заавар унчих юм аа. Уурга дэшүүрэн дээр мортойгоо унах, уурга хугалах юм бол одоо нойлчдөг. За 4-ийн дагуу нойлж байна. За энэхүү Дундгой аймгийн Зүүн бүсийн авраг шалгаруулах адуучин дэмцээний сүүлийн адуучин болох Цагаан дэлгэр сумын адуучин залуус гарч ирж байна. За сумын аврагтаа 2 дугаар байр шалгарч ирсэн Ган хөлгийн Гандорж. За дэлгэр бэлгийн Өс Хэрээдүй. Хараад багийн адуучин Гомбын Батулд. За сумын аврагтаа 3 дугаар байр шалгарч ирсэн Элбэг далайн Цэндаюш. Наран цэцгийн Дэлгэр жаргал Борхүүгийн Батбаяр нар гарч ирж байна. Цагаан дэлгэр сум бол сумын салбар холбоотой улсан. За сумын аврагаа зохион байгуулж байгаа сумдуудын нэг. За цагаан дэлгэр сумаас Монгол улсын авраг адуучин Сэдэн иш гэж сайхан буураа байгаа да. Одоо хүртэл морио унж адуундаа такиж яваа хүн байдаг. За цагаан дэлгэр сумын яриад жаргалан төвгийн адуучин Ган хөлгийн Гандорж. За сумын аврагтаа 2 дугаар байр шалгарч ирсэн адуучин залуу дашуур урган дээр 3 оноотой болж байна. 6 мөр гарсан юм байна. Алдаж байна. За Өс Хэрээдүй буур ламартай явсан. За дашуура шүүрээд авсан. Замрны явдал жоохон саарад уурга шүүрчээ. За мөртөө шурган дээр 4 мөрийг гаргаж өгч байгаа юм байна. Алдаж байдаг. За аюуган дээр алдаж болохгүй дээ. За адуучрын ширүүхэн сайхан гарлаа. Бас алдаж байна. За Гомбын Батулд сайхан буугалдаг залуу да. За шүүрэн дээр дутаж байгаа юм байна. Морины явдлаас ассан уурган дээр ирээд бас дутчихлаа. За мөртөө дээр одоо буугалднаа. Усал сайн залуу да. Олон адуу гарсан. За өөр задлаж байгаа шургуулсан. Тооцоол алдаж байна. За Элбэг далайн Цэндаюш. Алаг мөртөө явсан. За шүүрсэн болов да. За уурган дээр дуургын мөр уурнаас хол өнгөрч байна. За мөртөө шүргэн дээр нь 4 мөрийг гаргасан. Хонгор адаг шургуулсан. Одоогоор нь суулгах ёстой байгаа. Ханаруулж ирээ л алдаж байна.
За аюун ширүүн дээр ганц хээр язрыг гаргаж өгсөн. Алдаж байна. За наран цэцгийн дэлгэр жаргал алга мөртөө явсан. За дэвшүүрээ алдаж байгаа маань мөрний явдлаа зассан уурга шүүрчээ. Саагрын өнөтөө болоод мөртөө ширгүүлж байна. Олон адуу гарсан. Дутачлаа. За бар хүүгийн Баттуяр. За уургын мөрч ханараад агчнээ. За дэвшүүрээ алдаж байгаа маань уурган дээр ирээд уурга бас алдаж байна. За мөртөө ширүүн дээр нь олон адуу гаргаж өгсөн. Дутачлаа. Заана өндөр байгаа адуушин залуучууд эмнэг хангалаас ургаж байна. За Адаасаг сумын ариат аймгийн нэчин Шагдар сүрэнгийн Цэрэнбат. За бидэртээ хонгор азран дээр мурцсан. Адуу ширэн төдийлөн болохгүй бэхгүй авчиж байна. За нарангүү бүлгүлэн да. Асал оноо өндөр байгаа. За асал адуу болохгүй тэр чигтээ бэхгүй авчиж. Заана өндөр гарч ирсэн. Адуучин залуучуудад өөрсдөө болох адуугаа сонгож барьж бүлгүүлдэг. Саватринбатхүү Адаасаг сум. За алаг адуучин чихтэйгэн сайхан бүлэгж авч гинэ. За ер нь унахааргүй залуу байна. За хараатай залуу байна. Чөлөөтэй бүлгүүлж байна да. За Баян жаргалан сумын Энготхон мастер бүлгүүлэн. За тууч бухаад гараа авсан. Wasал унахааргүй байна. Цагаан хүрлийн лав сүрэн сумын авраг адуучин. За хангар адууч сайхан бүлгэлээ. За занхны 3 цохог дүүрэн сайхан өгч байна. За шүүр өгөөд явсан. Унахааргүй байна. За Шагдар сүрэнгийн Цэрэн дөрж. За оноо 27 оноотой байгаа. Бас л адуу болохгүй дэхгүй явчих байна да. За дэрэн сумын яриа дотхон бямб бүлгүүлэн. За дэвсэн. За адуу сайхан бүлэгсэн. За амчих юм аа. За үнэхээр сайхан бүлэгдэг газар байна. За өнөөдөр арайхан болсонгүй. За Дундгой аймгийн Зүүн бүсийн авраг шалрал хадуучин нэмзээний 5 дугаар байранд Баян жаргалан сумын яриад Пунцэг намжлын Энготхон мастер шалгарсан. За шагналыг Говьөгтэй сумын цэцэг дарга Дорж Сүмбэр шагныг гардуулж байна. За өнөөдрийн нэмзээ урал дээр 4 дугаар байранд Адаасаг сумын яриад сумын авраг хадуучин Ган хүрлийн лав сүрэн шалгарсан. За шагналыг Баян жаргалан сумын засаг даргын орлогч Отхон сүрэн шагныг гардуулж баяр хүргэж байна. 3 дугаар байранд Адаасаг сумын яриад Баатрин Батхүү шалгарсан. За шагналыг Баян жаргалан сумын 2 дугаар багийн багийн дарга Даштамп шагныг гардуулж байна. 2 дугаар байранд Адаасаг сумын яриад Шагдар сүрэнгийн Цэрэн дөрж шалгарсан. Шагналыг Дундгой аймгийн адуучдын холбон дэргүүн Соломон дэргүүн шагныг гардуулж баяр хүргэж байна. За ийхүү Дундгой аймгийн Зүүн бүсийн авраг адууч нар Дундгой аймгийн Адаасаг сумын яриад Монголын үндэсний олон нийтийн 10 дахь телевизийн алтан нөлгийн эзэн аймгийн сайн малчин аймгийн нэчин Шагдар сүрэнгийн Цэрэнбат шалгарч байна. Шагналыг Баян жаргалан сумын цэцэг дарга Оюуны Ууганбаатар шагналыг гардуулж баяр хүргэж байна. За өнөөдөр Дундгой аймгийн Зүүн бүсийн авраг шалрал хадуучин дэмжээнийг Дундгой аймгийн Баян жаргалан сумын цэцэг даргын тамийн газар их маань амжилттай зохион байгууллаа. За өнөөдрийн тэмцээний талаар сэтгэлээ овоолцааж. За юуны өмнө телевиз үзэж байгаа хүмүүстээ энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээ би Дундгой аймгийн Баян жаргалан сумын цэцэг дарга Оюуны Ууганбаатар гэж юм байна. Тэгээд өнөөдөр Дундгой аймгийн Зүүн бүсийн авраг шалрал гадуучин тэмцээн маань ингээд манай сумдар зохион байгуулагдаад маш сайхан болж өндөрлөө. Тэгээ энийг хамтран зохион байгуулахад оролцсон мөн адуучдын холбооны танай хамт олон мөн Дундгой аймгийн адуучдын холбоо, Дундгой аймгийн засаг даргын тамгын газрын ажлын албаныхан, иргэдийн хурлын ажлын албаныхан гэдэг мөн манай Дундгой аймгийн засаг даргын тамгын газрын хамт олон ингээ бүгдээрээ тал талаасаа хамтраад ингээ адуучтайгаа ингээ зохион байгууллаа. Маш өргөн дэлгэр боллоо. Адуучид нэлээдгүй олон байлаа. Адуучдын ур чадвар бас нэлээдгүй агсан төвшний байгаа нь харагдж байна. Мөн адуучдын эдэлж хэрглэж байгаа одоо энэ тогсон эмээл, хазаар, уурга гэдэг зүйлүүдийг бас ингээд сүүлийн манай залуучууд адуучч маань ингээд маш сайхан ингээд
өндөр төргөж авч явж байгаад баяртай байна. Тэгээд ямар ч өнөөдөр тэмцээн сайхан болж өндөрлөө. Өөрөө чи өвдгийн залуучууд гарч ирэхэд адууны хашаараа жахаал очоод бас адилхан сэтгэл догдлоо те. Адууштай бас нэг шалгаруулж гал үзүүлээсэн тэгээд үнэхээр бас сэтгэлтэй байна. Тэгээд ийм сайхан сэтгэлтэй өдөрлөг байхад олон сайхан аврагууд баян жаргал сумаас төрөх баха. За тий яг хөө мэдээж нутгийнхаа адуучдыг дэмжлэгүүл яг хөө энэ олон дунд орж байгаа олон адуучтай байна. Тэгээ мэдээж нутаг дээрээ зохион байгуулж байгаа гэдгээрээ нутгийнхаа адуучдыг бас ур чадвар өрөөгөө гайхуулаад бас ингээд оролцохыг бас ингээд дэмжиж ингээд талаас нь ингээд оролцлоо. Тэгээд ямар ч хэлсэн манай спортын мастер 5 дугаар байранд орлоо. Тэгээд баяртай байна. Ер нь бол дахиад цаашдаа энэ адуучдыг энэ адуучин тэмцээнийг энэ адууны өв соёлыг одоо энэ түгээнлэгрүүлэх тал дээр бол ер нь орон нутгийг удирдах яваа удирдлагын хувьд бол ер нь аль ч талаараа одоо дэмжиж ажиллана гэж ер нь бодож зорж ингэж хичээж явдаг байгаа. Тэгээ өнөөдрийн энэ тэмцээнийг бас ивент итгэж оролцсон манай Дундгойгийн Баян Жаргалан суманд уулуурхай үйл ажиллагаа явуулдаг Пилмон компани хамт олондоо бас баярсан талархснаа бас энийг дамжуулаад илэрхийлье. За өнөөдөр Дундгой аймгийн зүүн бүсийн аврагч шударга адуучин тэмцээнийг шүүж тунгаас эрхэм мөнтэй уулзуулж байна. Ер нь тэмцээн хурлын зохион байгуулахад хамгийн гол нь одоо шүүгч бас чухал шүү дээ, тийм ээ. За өнөөдрийн тэмцээний талаар шүүгч тунгаахад ер нь хэр байв? Адуучдын чадвар хэр байна? Өөрийгөө сайхан дэлгэргүй танилцуулаад яриагаа гэлээ, тийм ээ. Би Баян Жаргалан сумын шилийн гол 1-р огийн засаг дарга мөнгөө гэдэг юм байна. Өнөөдөр адуучны тэмцээн бол үнэхээр сайхан байна. Манайх энэ бол өвлжилт сайхан адууч чумдаг байлаа. Шүүхүүд бол бас их төвөгтэй юм байна. Эхний 3 байр л юу байлаа шүү дээ. Оноо тэнцэж байна. Дараагийн 3 байр бас оноо тэнцэж байна. Тэгэхээр адуучд маань одоо адуу идэх соёлдоо ер нь мундаг орсон шүү дээ. Тийм байна. Их багтай сайхан зүүн бүс боллоо. Баяртай байна. За манай сумч бол ер нь зуд сурханд нэхнэр өгдөөд байдгүй, ган гачигт нэхнэр өгдөөд байдгүй. Ер нь онцлог нь тэр шүү дээ. Энэ хойд нартай хаднаас сурагшаа энэ говь хүртэл энэ нэг жоохон завсар газар ер нь аливаа зуд сурхан ган зуд болоход бол үлдээдэг газар шүү дээ. Ер нь онцлог нь тэр. За өнөөдөр Дундгой аймгийн анхны бүсийн аврагч шударга адуучин тэмцээнд Дундгой аймгийн Адаарцэг сумын яриад Монголын үндэсний олон нийтийн аргууд телевизийн алтан төлийн эзэн аймгийн саймалчин аймгийн начин Шагдар сүрэнгийн Цэрэнбат тэргүүн барьшил гарч байна. За баяр хүргэе. Өөрийгөө сайхан Монголын ард түмэнд дэлгэрэнгүй сайхан танилцуулаач. За би Дундгой аймгийн Адаарцэг сумын Шагдар сүрэнгийн Цэрэнбат гэж юм байна. Өнөөдрийн тэмцээнийг зүүн бүсийн бас аймагт анхудаа хийчигээд Баян Жаргалан сумын засаг дарга адуучтай холбооныхаа тэргүүн өөрт чинь санал тавиад одоо ингээд цөмөөрөө сайхан бөөгн адуучингаа хийлээ. Сайхан маргаангүй сайхан адуу мал ямар ч яасангүй сайхан тэмцээн боллоо. Маш их баяртай байна. 2025 онд нийслэлийн аврагт оролцоод 2025 оны нүүдэлчин фестивалд Дундгой аймгийн төлөөлөн 5 дугаар шалгарсан шүү дээ. Тэгс. За тэн том тэмцээнд одоо аймгийн төлөөлж оролцоод тэгээд морьтой дээр алдсан. Их харамсч байсан. Биний 2 чаддаг юм ерөөсөө ургалах. Тэгээд одоо 2 чаддаг юмын ганц морьтой дээр алдчихад их харамсчихсан. Тэгээд 15 оноотой гарч ир шүүрэж 5 дугаар байр эзэлсэн дээ. Их баяртай байгаа. За улсын бүсд оролцох эрхээ авч байна. Цаарыг улсын бүсд нь амжилт хүсье та. За хичээлээ. Би Дундгой аймгийн Адаарцэг сумын 4-р огийн малчаа. Сүмбөгийн малчаа. Цэрэндэр гэж юм байна. Шагдар сангийн юм байна. Би одоо адуунд мөлий багаас явсан. 16-7 тогоос л явсан. Өмнөх амжилт би нэг аймгийн аврагт нэг 3-аар орсон. Тэгээ өшөө дандаа баг тэмцээнүүд л орсон доо. Өнөөдөр юу нэр анхаарав? Адуучин тэмцээний төрөлд аль төрөлдөө илүү сайн бай? Өнөөдрийн шүүрэлтэндээ л анхаарлаа. Тэгээ шүүрэлтээр дандаа нэгийг алдаж хаад энэ шүүрэлт бүлгээ 2 дээр жоохон үзсэн. Тэгээ өнөөдөр тэр 2 дээр жоохон анхаарсан. Би Адаарцэг сумын 4-р огийн адуучин Баатрын Батхүү. Миний Монголын алдарт байж Баатар гэдэг юм байгаа. 1999 онд 519 адууд болж улсдаа 2-т орж ирсэн юм аа. 519 адууд тоолсон гэж байна. Тий. Тухайд улсдаа 2-т адуу гуранж гисэн миний аавын бас нэг багтан амжилт байдаг юм аа. Нэгд одоо хин жигсэж юм бол. Нэгт хэнтигээс өнгөсөн. Арийн див гэдэг хүн зогсож байсан байгаа. 1000 адууд холно тэгээд 750 адууд холбот нэгт 3 танд мөр батргож гисчихсэн гэсэн. Хэдэн онд илээ? 99 онд. 1999. Магадгүй мөрөн сумын яриад Монголын үндэсний олон нийтийн аргууд хэлсэн. Ханхны алтан орны эзэн арийн дивга байсан болов уу? 1000 адууд холболно гээд 700 нэгт орж ирсэн гэсэн. За
Миний Адууны захаа сайхан өссөн залуу. тий аавын буйнд болж явнаа. Сайхан олон адууны заханд зөндөө сайхан. За адуун цэг буюу адаа цэг сумынхаа сумын аврагт өнгөрсөн жил төрүүлээд хол өрийн шургуул төвчөнд бас төрүүлээд байна. Байр ажиллаад байна гэж фэйсбүүкээр сонсогдоод байсан. Өнөөдөр аймгийн бүсээсээ 4-р хашаад гарч байна. Баяр хүргэе. За баярлалаа. Би дундгой атаач гэсэн хашаад гаан урлын лаг сургууль байна. Өнөөдөр зүүн бүс төрж төрөвт орсуудаа сайхан байна. Оо. Гэрэг баяртай байна. Манай дундгой сайн цагаан зам гаан урлын бүрэн гаан урал гэж юм байна. Дундгой юуны 2005 онд улсын алтан ногны эзэн болчихсон. За өнөөдөр Дундгой аймгийн зүүн бүсийн аврагт шударга адуучин дэмжээнийг Дундгой аймгийн адуучдын албаныхан зохион байгууллаа. Өнөөдрийн тэмцээн уралдаанд 8 аймгийн 40 гаруй адуучин залуучууд эд хав эдрийн жохоо сарин өрсөлдөж байна. За би та бүхэндээ Дундгой аймгийн адууч талбан дэргэн цоломон дарахтай та бүхнийг уулзах байна. За сайхан үлжиж байна. Сайхан үжицгэж байна. Сайхан үлжиж байна. За өнөөдөр тэмцээний талаар сэтгэлээ олцооч. За өнөөдөр манай аймгийн зүүн бүсийн 8 сумын 40 гаруй адууч оролцсон. Сайхан тэмцээн боллоо. Тэг өнөөдөр Баян Жаргалан сумынхаа энэ сайхан одоо нэг цас өвс тэгширсэн өвлийн одоо сайхан өнтөө сайхан бэлчээр дээр ирж зохион байгууллаа. Бас энэхүү тэмцээнийг маань бол бас голлон бас Баян Жаргалан сумын засаг дарга Уганбаатар дарга маань бас хамтран одоо голлон зохион байгууллаа. Тэгээд энэ тэмцээнд бас үргэлжлэн ирсэн адуучдын холбооныхаа удирдлагууд болон Баян Жаргалан сумынхаа нутгийнхаа сон олондоо за мөн одоо адуугаар оролцуулсан Адаацэг сумынхаа малчидаа адуучдаа баярлалаа гэж хэлье. Дундгой аймаг ерөнхийд хоцроод байсан. Өнгөрсөн зунаас холбоотой болоод аймгийн амаргаа хийгээд сумын салбар холбоодод байгуулагдсан сумын амаргаа зохион байгуулсан. За одоо ингээд анх удаага бүсээ хийж байна. Тэгээд олон сайхан залуучууд оноогоо цуглуулад улсынхаа чансаанд одоо ирэмд орж эхлэхэндээ. Тэгэхээр одоо тэгээд манай Дундгой аймаг ер нь бол адуучдын холбоогоо анхлан ингээ байгууллаа. Ер нь цаашдаа одоо адуу дагсан энэ одоо адуунчин залуучуудыг одоо сөгжүүлэх энэ юмн дээр бол одоо энэ адуучин тэмцээн бол одоо хамгийн одоо голлох өөрөг ролыг гүйцэтгэж байна. Тэгээд адуу гэдэг бол одоо яалтгүй одоо энэ Монголын залуучуудыг Монгол энэ сайхан эрчүүдийг хөдөөд одоо бас амьдрах одоо хөдөөрөө чиглэсэн одоо энэ урсгалыг бий болгоход бол одоо хамгийн одоо бас гол түлхэж болсон одоо спорт болж хөгжиж байна гэж миний хувьд ойлгож байгаа. За баярлалаа. Тэгээд өнөөдрийн тэмцээн уралдааныг сайхан зохион байгуулсан танай хамт олноос дараа дараагийн тэмцээн уралдаанд өндөр амжилтыг хүсэн өрөөе. Олон сайхан аваргуудыг бас төрөн гаргаарай. За тэгээд өнөөдрийнхөө адуучин тэмцээнд оролцсон нийт адуучдаа баярлалаа. Удахгүй Дундгой нутгаас минь улсын одоо сайхан юм авраг адуучин төрхийн одоо сайхан бэлэгтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. За баярлалаа. За энэхүү Монголын адуучдын албаа Монгол адуучин байж дуу хөрөөлгийн нутаг Дундгой аймгийн зүүн бүсийн аврагт шударга адуучин тэмцээнийг бүрэн ихээр нь бэлтгэн үргэлээ. Мориндоо хайртай хүн эх орондоо хайртай гэдэг монголчуудаа мөрөөния.
Монгол адуучин Entertainment. Үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэгч Хушхан брэнд. Эрүүл хүнсээр дэлхийг дайр.